өөрт байгаа энэ буруу итгэл үнэмшил тэр сөрөг мэдрэмж, муухай, ааш тэр мэдрэмж сонголтуудынхаа итгэл үнэмшлийг засах ёстой. Тэгээд засж иж таны амьдрал өөрчлөгдөнө. Тэр уурлаад байгаагаа засах, тэр гомдоод байгаагаа, гомдлоод байгаагаа засах. Сөрөг юмнууд яриад байгаагаа болохгүй байна, бүтэхгүй байна гэж яриад байгаагаа засах хэрэгтэй. Тэгжээж таны амьдрал өөрчлөгдөнө. Хамгийн түгээмэл итгэл үнэмшил бол би зовж амьдрах ёстой. Энэ бол зөв, би хичих ёстой, твчих ёстой гэдэг итгэл үнэмшил үүсчихсэн байдаг. Яг тийм байсан. Ерөөсөө Солонгос кино цаашаа хамгийн амар зовлонгууд л миний амьдрал тохиолдсон юм шиг. Юм л уурлал ингээл бухимдалцтай хамаг юм авч идэл хэрэлдээл бухимдаад ах ямар ч шалтгаан гарч ирдэггүй. Өөрийн мэдээгээр хийдэг тэр буруу үйлдэл хүсээгүй сонголтууд бүгд сэтгэлийн шарахтай холбоотой байдаг. За жишээлбэл хяналтгүй идэх те ууг нь турмаар байдаг. Гэтэл хяналтгүй идээд байдаг. Тэгэхээр энэ хяналтгүй идэж байгаа шалтгаан нь далд ухамсарт үүссэн сэтгэл зүйн шарахтай холбоотой. За өөрөө ирэхгүй хүнтэй хэрэлцдэг бол дотоод гомдол их байдаг гэсэн үг. Өөрт нь маш хэцүү байгаа учраас тэр хүн уурлаад юм, бухимдаад юм, гомдоод юм гэсэн. Тэр гомдол, хохирлын мэдрэмж, хэцүү дурсамж байнга нүдэнд нь харагддаг. За багштай дарамтлуулж исэн хүн бол тэр дарамтны мэдрэмж өөрт нь байдаг учраас бусад хүмүүсийг ч гэсэн бас дарамталдаг. Тэр бол өөрийн мэдлгүй хийж байгаа тэр үйлдэл. Тэр өөрийн мэдлгүй хийж байгаа тэр үйлдэлийг далд ухамсарын програмч итгэл үнэмшлийг засахгүй л бол чинж тэмдэг тухайн үед ингээ уурыг дараал за би уурлахаа болий, би гоё болъё гэж мянга хичээвч дарагддаггүй. Тэгтээ мянган удаа хичээвэл дарагдана. Тэр нэг хэцүү. Харин та далд ухамсарт үүссэн тэр итгэл үнэмшлийг олж илрүүлээд тэрийг ангааж зөв чөлөөлж чадах юм бол тэр эдгэлддэг. Цаанаасаа тайван болдог. Амьдрал маш энгийн болдог. Амьдралд тулгарах саад бэрхшээлийг давах хүч өсдөг. Тэгэхээр та тэр сэтгэлийн шарах юу ээж болох вэ? Хин нэгэн дарамтлуулсан бол тэг яаж хаанаас эхлээд ихэлсэн тэр дарамтны мэдрэмжинд яагаад энгийн гэж бодсон гихчлэн тэр нарийн шалтгааныг олж илрүүлэхийн тулд мэдээж хэд хэдэн аргыг хэрэглэж болно. За маш энгийн арга бол бичих арга байдаг. Тэр итгэл үнэмшил хизээ яаж үүссэн гэж өөрөөсөө асуугаад бичиж эхэлнэ. Хоёрдугаарт ярих. Хүн ярьж байхдаа ухаарлаа өөрөө сонсч байдаг яриан дундаасаа. Тэгэхээр сайхан ярилцаад тэр яриан дундаасаа өөрийнхөө ухаарлыг олох боломж байдаг. За гуравдугаарт гэх юм бол мэрэгжлийн чиглүүлэгтээ уулзалт авч суралцах боломжтой. За тэгээд бас нэг арга байдаг нь тодорхой арга техникийг ашиглаад онлайн сургалт ч юм уу тий сонголтууд бол байгаа. За төлбөр мөнгө гаргаж чадахгүй гэвэл миний YouTube дээр байгаа аргуудыг ашиглаад тэр сөрөг мэдрэмжүүдийг чөлөөлөх тэр хичээл ухаарлын ойлголтын хичээлүүд бол бараг 100-аад бичлэг байгаа. Та хэд минь ороод бас харж болно. Тэрийг ашиглаж болно. За нэгдүгээрт ийм байгаа. Хоёрдугаарт юу байна? Хэний үгийг сонсох вэ гэдгийг чинь таны зүүн сайн хэлж өгдөг. Тухайн багш чиглүүлэгчийн дуу хоолойны өнгө танд таарна, бас таарахгүй гэж байгаа. Тэгэхээр та бүхэн маань багшаа өөрөө олно гэсэн үг. Ер нь шав бэлэн болох цагт багш бэлэн болно гэж байдаг. За энэ хүнд итгэж болох уу, нууцаа ярьж болох уу гэдэг ч юм уу тий.
Тиймэрхүү байдлаар сонгоод мэргэжлийн чиглүүлэг авах хэрэгтэй. За тэгээд зарим хүмүүс бол хүний тэр дурсамжийг, ихтгэл үнэмшлийг буруу тайлсан байна. Тухайн дурсамжинд бол та өөрөө буруутай байхад зөвтгөгчсөн байгаа байхгүй, хуургалт хийж ингээд. Тэгэхээр тэр буруу үйлдэлийг ерөөсөө зөвтгөж болохгүй байхгүй. Тэгэхээр зөв аргаар тайлах нь маш чухал байдаг. Тэгээд үнэн шударгаар зөвөр үнэн бодиттойгоор чиглүүлээд хүлээн зөвшөөрүүлж чадж гинүү гэдгийг бас шалгах хэрэгтэй. За тэгэхээр энэ уулзалт яаж явагддаг вэ гэхээр эхлээд таныг яриулна, яриан дундаас чинь ихтгэл үнэмшлийг олж илрүүлнэ. Ер нь хамгийн түгээмэл ихтгэл үнэмшил бол би зовж амьдрах ёстой. Энэ бол зөв, би хичээх ёстой, төвчих ёстой гэдэг ихтгэл үнэмшил үүсчихсэн байдаг. Тэгэхээр энэ яаж үүсдэг вэ гэхээр тодорхой нэгэн дурсамжаас болоод тэр зүйл маань энгийн зүйл мэтээр хүлээгээд авчихсан байдаг. Тэгэхээр тухайн хүний дурсамж руу ороод тэр зүйлийг яриулаад яг ямар дурсамжаас болоод би зовж амьдрах ёстой гэдэг ихтгэл үнэмшлийг үүсгэж вэ гэдэг зүйлийг та бүхэн олж илрүүлэх юм. Одоо миний яриаг сонсож байхдаа ч гэсэн та бүхэн маань дурсамж руугаа ороод би юунаас болоод зовж амьдрах нь зөв гэд бодсон юм бэ? Хэцүү амьдрал нь энгийн гэж бодсон юм бэ гэдэг зүйлийг олж илрүүлнэ. Тэгээ миний хувьд ч гэсэн яг адилхан байсан. Амьдрал бол тэр чигтээ зовлон, тэгээ би хичээх ёстой, төвчих ёстой. Төвчих юм бол ад жаргалын хонглын үзүүрт байгаа гэл төвчээл хийсэн. Тэгэхээр таталцлын хуулиараа төвчих энерги нь болохоор төвчээр барах энергийг өөртөө татчихэдэг. Тэгэхээр төвчих нь буруу юм а гэдг нь бол ойлгомжтой байгаа юм. Та өөрөө тайван бийжээж маргааш ад жаргалтай болно гэж байхгүй. Яг одоо л ад жаргалтай болно гэж байна. Тэгэхээр тэр ад жаргалыг хойшлуулад байгаа шалтгаан нь таны тэр далд ухамсарт үүссэн тэр дурсамжтай холбоотой гэсэн үг. За гэх мэтчлэн маш олон дурсамжууд бидний амьдралд хандах ихтгэл үнэмшлийг тодорхойлж байдаг. За жишээлбэл та өөртөө итгэлгүй би бол хэцүү би хангалттай биш гэдэг итгэл үнэмшилтэй байж боллоо л доо. Тэгэх юм бол дандаа өөртөө итгэлгүй сонголтыг хийн. Дандаа буруу сонголтыг хийдэг. Ахаал өөртөө итгэлгүй болгох тэр үнэн байгааз гэдэг шиг яг батлах тийм сонголтуудыг алхам тутамдаа, яриа тутамдаа л хийж идэг. Тэгэл амнаас нь би өөртөө итгэлгүй хүн, би чадахгүй, бүтэхгүй гэдэг зүйлийг байнга ярина. Тэгээ миний амьдрал хэцүү байна, би зовж байна. Тийм ч хэцүү байна гэл түрүүний хүмүүс маш ихээр ярьж байгаа зүйл бол нөгөө хохирогчийн сэтгэл зүй гэж байгаа. За би өөрөө хүртэл яг тийм байсан. Ерөөсөө солонгос кино цаашаа хамгийн амар зовлонгууд л миний амьдрал тохиолдсон юм шиг л харж исэн. Яг үүндээ би өөрийгөө хохирох сонголтыг хийх тэр программыг нэг амаараа тунхаглаад амаараа яриад яваад исэн. Өөртөө тэрийг татсаар л байсан. Тэгэхээр тайван байж болно, ад жаргалтай байж болно гэдгийг мэдээд өөрийнхөө далд ухамсарт үүссэн итгэл үнэмшлийг сольжхоор сонголтууд маань өөрчлөгдсөн. Намайг зовоох, намайг хэцүү байдалд оруулах тэр сонголтуудыг хийгээ болсон. Намайг ад жаргалтай болгодог, намайг тайван байлгадаг, хамтдаа байхад гоё байх, тэр хүмүүстэйгээ уулзах тийм сонголтуудыг хийж эхлэхээр миний амьдрал илүү гоё тайван болсон. Тэгээ ер нь хорвоо ертөнц тийм яарсан, давсан энергийг хүлээж авдаггүй. Аюу гоё тайван энергийг хүлээж авдаг. Тэгжээж ажил үйлс бүтдэг. Та бүхэн яг нэг юм өөртөө ямар ч нэг хувийн эргэлзээгүйгээр итгэсэн зүйлээ бодсноо авч чадчихсан тохиолдол байдаггүй. Энийг би ер нь чадах юм байна даа гэх. Яг тэрийг мэдрэх агшинд яг хорвоо ертөнц яг таны төлөө тэрийг биелүүлэхийн төлөө
бүх зүйлүүдийг зохион байгуулж идэг байхгүй юу? Жоохон л эргэлзээ орчих юм бол таны хүсэл мөрөөдөл биелэхгүй. Тэрэнд итгэхгүй бол. Тэгэхээр та яг юунд итгэж ямар программыг шинээр өөртөө суулгамаар байна? Тэр болгон дээрээ ажиллах бүрэн боломжтой. За тэгэхээр амьдралаа шинээр бүтээхийн тулд 2 сар, 6 сар, 2 жилийг ер нь суур шат гэж үздэг. Амар ууртай, ааштай хүн 2 сарын дараа уулзсан чинь маш гоё ааштай болсон байвал та бүхэнд ямар санагдах вэ? Гоё үстэй тий. Тэгэхээр 2 сарын турш тэр уур гэдэг мэдрэмжэн дээр ажиллаад би тайван байж болох юм биш үү гэдэг итгэл үнэмш рүү шилжүүлэхийн тулд ажиллаад тухайн хүн тайван болчвол тэгээ уурлах нь ч гэсэн нэлээд багасчвал гоё юу? Ер нь уулзалтын дараах үр дүнгууд бол их гоё тайван болдог. Хамгийн түрүүнд их гоё тайван болдог. Уурлаад байгаа шалтгаанууд нь энэ чинь уурлах шалтгаан биш үү гэдэг итгэл үнэмшлийг солиод эхлэхээр юм л бол уурлаад ингээл бухимдалцтай хамаг юм авч идэл хэрэлдээл бухимдаад ах ямар ч шалтгаан гарч ирдэггүй. Тэгээ баг багаар одоо өөрхөн амьдралын хэм маягт өөрчлөлтүүд гарч эхэлдэг. Тэгээд та өөрийгөө гоё амар тайван ад жаргалтай амьдрахыг хүсэж байгаа бол та яг одоо тэр сүрэг итгэл үнэмшил, гомдол, уур бухимдал одоо юу гэдэг хэцүү тэр мэдрэмжүүд хин нэгэнд гомдсон ч юм уу эсвэл хин нэгнийг гомдоосон харамсал хайртай дотны хүнээ алдчихад өөрийгөө буруутгалын мэдрэмж гэх мэтлэн ийм мэдрэмжүүд дээр ажиллах бүрэн боломж бидэнд байдаг. Хамгийн гол нь та өөрөө шийдвэрээ гаргаад өөрийгөө өөрчлөе гэдэг шийдвэрийг гаргаж ээж энэ бүхэн биелэх боломжтой. Багш энийг шийдэхгүй, чиглүүлэгч коуч, сэтгэл зүйч юусоо энийг шийдэхгүй. Бид нар танд санд болгоно. Шийдвэрийг та өөрөө гаргана. Бид нар арга техникийг зааж өгнө. Тэр арга техникийг ашиглах үгүй танаас л хамаарна. Үнэхээр та өөрийгөө өөрчлөхийг хүсэж байвал та одоо өөрт байгаа энэ буруу итгэл санаа гоё болоод ирэхээр ерөөсөө хүн өөрийгөө тордоод эхэлдэг, арчлаад эхэлдэг, үс гизэг гадаад төрхөн дээр анхаарал эхэлдэг. Миний хувьд бол бүр ингээд хамгийн гоё төгс төгөлдөр болоогүй ч гэсэн яг тэр зүйл рүү ингээд тэмүүлээд баг багаар хайд явж байгаа танд ч гэсэн боломж байна. Өнөөдөр та эхлээрээ, өнөөдөр өөрөөсөө эхлээрээ, алхмаа хийгээрээ, хичээгээд үзээрээ, зөв гаргалгааг олоход туслах замыг чинь товчлох хүнтэй уулзаарай гэж бас хэлмээр байна. Баяртай.